судалгаанд гаргаснаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайлбарт гаргаснаар 10-аас 19 насны 7 тутмын өсвөр насны хүүхдүүдийн тутамд нэг хүүхэд сэтгцийн эмэгтэй гэж гаргасан байдаг. Тэр дундаа сэтгэл гоцол, сэтгэл түгшилт, мөн зан аж төрхийн өөрчлөлт юм. Харин энэ үзүүлэлтийг 1980-аас 1990-ад оны үзүүлэлтэд харьцуулаад үзэхэд орчин үеийн үзүүлэлтийн үр дүн тэр үеийнхээс 10 дахин их байна. Үүнээс бидэнд асуулт гашиж байгаа л та. Яагаад орчин үеийн хүмүүсийн сэтгцийн эрүүл мэнд муудаад байгаа юм бэ? Яагаад дээр үеийн хүмүүсийн сэтгцийн эрүүл мэнд биднийхээс илүү дээр байсан юм бэ? Магадгүй нэг эцэг эхчүүд утаснаас басан гэж хэлэх байх л та. Чи утсаа үзэж байгаа болохоос сэтгэл мэдэл чинь муудаад байгаа юм. Чи утсаа үзэж байгаа болохоос ядраад гониглаад байгаа юм. Магадгүй тэдний зөвч байж болох юм. Гэхдээ бид нэг зүйлийг санах ёстой. Бидний эцэг эхчүүдийн амьдарч байсан 1980-аас 1990-ад оны ертөнц одоо үеийн 2026 оны ертөнцөөс тис өөр. Хурдтай хөгжиж буй энэ сошиал медиа орчинд сая мэдээллүүд орж байдаг. Тэрхүү мэдээллүүдийг зөв бурууг ялгаж чадахгүй өсвөр насныхан бид нэр өдөр бүр хааж байдаг. Тэрхүү өсвөр наснуудын нэг нь би юм л та. Миний утасны screen time баг 10-аад гаруй цаг. Тэр 10-аад гаруй цагны 7-8 цаг нь Instagram болон TikTok дээр би өнгөрүүлдэг. Тэгэж өнгөрүүлэхдээ мэдээж утгагүй төгсөө ингээд сууж болох байгаа миний бие аль болох их сургуулиудын аппликейшн талаар яг би юу хийвэл сайн их сургуульд орох вэ? Яг юу би хийвэл амжилттай байх вэ гэж хайдаг. Тэгсээр байгаад би тархиндаа нэг зүйлийг кодлогчсон байсан л та. Би бусдаас 2 алхам төрүүлэх ёстой юм байна. Би бусдаас хурдтай явж иж би сайн их сургуульд орох юм байна. Би амжилттай явах юм байна. Тэгсээр байгаад би өглөө нар мантахаас өмнө өглөөний 7-оос оройны 7 хүртэл сургууль дээрээ өнгөрөөж явсаар байгаад би саяхан мэдээллийн ядаргаанд орчихсон л тоо. Мэдээж мэдээллийн ядаргаанд ороод би 7 хоног хичээлдээ ч явж чадахгүй, одноосоос босож чадахгүй бүр ингээд зомби царилчихсан заа. Тэгэж зомби царилахдаа миний толгойд нэг л зүйл бодогдоод эргэлдээл явж исэн. Одоо матийн цаг болж байгаа доо. Одоо матийн цаг дээр ийм зүйл үзэж байгаа даа. Би ийм бүлгээс хоцорчлоо доо. Би бусдаас илүү хоцроод би одоо юу ч мэдэхгүй болчихно доо. Тэгэж бодох явцдаа би балконыхоо цохоо нэг зүйлийг олж харсан л та. Нар мандалт. Би бүр нар яаж мандтыг бүр матчихсан байсан гэж боддоо. Тэгээд кинон дээр ингээд нөгөө юм ойлгодог шиг би хурдтай явах шаардлагагүй юм биш үү? Би тэр өдөр матийн хичээлдээ суугаад даалгавраа хийгээд явж байсан ч нар манцаал байсан. Би сургуулаасаа гараад гişтэй хараад явж исэн ч нар жаргасаал байсан. Би тэр өдөр гişтэй хөвтөөд өдөржингөө оноосоо босоогүй байсан ч над намайг хүлээхгүй над жаргасаал байсан, манцаал байсан. Тэгээд би өөрөөсөө нэг зүйл асуусан л та. Ариунгаа чи өнөөдөртөө маргаашаа дуусгах шаардлагатай юм уу? Чи бусдаас 2 алхам төрүүлж явсаад байгаад эрүүл мэндээ хохирох үнэхээр шаардлагатай байсан юм уу? Үгүй. Амьдралын хувцас бидний өдөр тутмын амьдралын хувцсаас нөлөөлөхгүй явсаал байдаг. Маргааш өөрийн гэсэн цагтай, харин өнөөдөр өөрийн гэсэн цагтай. Тэгээд би өөртөө болон та бүхнээс нэг зүйлийг бодож яваарай гэж хүсмээр байна л да. За, өнөөдөртөө би энийгээ дуусгачих. Өнөөдөртөө би энэ зүйлийг хийгээл дуусгачих. Хийхгүй байсан ч гэсэндээ
Би хангалттай байсан. Би хичээсэн, би мундаг байсан. Итгэлээ дуусгахаас өмнө би нэг зүйлийг таанаас асуумаар байна л да. Та өнөөдөртөө амьдрах уу? Өнөөдөртөө маргаашийг дуусгах гэж хичээж явсаар байна уу? Анхаарал хандуулсанд баярлалаа.